За буйны найруулгыг хичээхийг хүсэх луга буруу амьдралыг бүтээгд харштай гэж. За энэ үг юу гэсэн үг байна? Чардаж чив гамнаяа саала бовын чүү мэтэн гэж газар тусан усыг бол дуудаггүй юм шүү дээ гэж. За буйны найруулгуудыг хичээхийг хүсэхнэж логын цов дүүва галаа. Дүүва гал мэдэг жидүр додвои чүүцэн лугна панжир банг цэцгийг сайхан ургуулъя гэж хүссэнэд халуун усыг хийх юм бол тус болох гэж байх удаа гэж. За буйны найруул хүн руу амжирч байгаа. Ер нь бол бусдыг одоо хохироож байгаа байт юм уу? Элдв янзын одоо улс гүрнийхээ одоо юмыг авсан байт юм уу? За нэг тийм хурамч буруу амжираа гэж байгаа юм л байгаа шүү дээ. Тэдгээр нугууд их олон янзын буйны найруулга хийгээд тэгснэрийн одоо их төрөмтэй болчихноо. Өргөн тарган болчихноо гэж боддөг юм уу? Буян хийхтэйгээ зэрэг одоо яг бидэнд бол их яриад идэг жишээ байдаг шүү дээ. Өөрөө одоо хулгай худал хийдгээ, нүгэл хийдгээ тэгсэн мөртлөөсөн одоо нэг суурга шүтэн энтер усгаа явдаг гэдэг ингээд шүүмжлээд байдаг шүү дээ. За яг түүнтэйг хэлж яана л да. Хичнээн одоо буйны найруулгыг хичээгээд янз бүрийн буян ном хийж байгаа одоо байдалтай болоод тэгээд эцэстээ буруу амжиргааг бүтээх хүсэж явах юм бол энэ бол бүтэхгүй ээ. Энэ бол харшимаа. Жишээлх юм бол хүн цэцэг ургуулъя гэж бодоод ус ихтэй гэж цэцэг ургуулсан юм чинь гэж бодоод халуун ус хийчих юм бол гохоор тус болох уу да гэж. Эдийгээр бол чигээр бол цэцэг ургадаг боловч халуун ус их юм бол мал одоо байхгүй болно. Түүнтэй адилхан буяныг одоо хүн үлдэх юм бол илүү одоо сайн сайхан ирээдүг бүтээж болох нь бол жам ёс мөн боловч тэр буйны найруулгын сэтгэл нь буруу бодол зоригтой байх юм бол тэр буян өөрөө үйлдэл нь өөрөө буян шиг харагддаг боловч тэр одоо ус харахад ус харагдавч халуун ус шүү дээ. Түүнтэй адилхан үйлдэл нь буйны одоо зүйл шиг харагдах боловч санаа нь өөрөө бол буруу зүйл зорж байгаа учраас тэр бол харштай юм аа гэж. Цэцгийг үүсгэхийг хүсээд халуун усанд тэгээд туслах гэж байх удаа гэж. За энэ нэг их бодолтой тийм гоё жишээ байна. За ихэс төрнийг доройтохноож дахин сүрж авахлан дэлгэрэх болдгоо гэж. За дээдс хүмүүс бодсотоногууд номер эдэмтэй яс суртахуун зөвгүн гэдэг бол хэдий доройтохноож гэсэн дахин сүрж авах нь бол дэлгэрэх болдог юм аа. Мөсөн хөндөд одоо хөлдсөн нуур урин дулаан ихээр дахин гисдэг шүү дээ гэж. За тэр хөндөд тогтсон нуур бол урин дулаан цаг ихтэйгээ зэрэг цагаан нэрхтэйгээ зэрэг л гисэл сайхан одоо нуур болдог. Түүнтэй адилхан бол дээдс хэдий дөрөтлөөч гисэн гэж. За хичнээн одоо айхтар хөтөн өвөл болоод хүмүүс боллоо ч гэсэн тэр цагаан ирэхээр л гисдэг. Түүнтэй адилхан дээдс ихэс нугууд хэдий чинээ дөрөтсөн ч дахин сүрж явах нь дэлгэрэх болдог юм аа гэж. За ухаан хийгээ золбоо сул хүмбэр хотолчуулганыг оловч дараа нь хумсддаг. Ундраг нь барагдсан өчүүхэн бүр нуур тэрэнч төргөн хатах болно гэж. Лодон золбоо шамби мэс гэж. За оюун хийгээд сүрж авахлан дорой муу хүн золбоо хүчтийн муу хүмбэр пунцэг товж ингэж хотолчуулганыг олохноч даруйтай бол доройтдаг гэж. Хэдийгээр тийм оюун ухаан муу цаад уг одоо буйны язаар дорой тийм байх юм бол хэдийгээр одоо хотолчуулганыг хүчийг оллооч хэлээ гэсэн даруйтай бол тэр төвдөрлөгдөх болдог юм аа гэж байна. За энэ нөгөө нуурыг хэлж яана л да. Ундраг нь барагдсан нуур тэр үн хэдийгээр одоо дүүрлээч гэж. Цаад ундраг нь одоо барагдсан байх юм бол наана одоо урсаж ирээд тогтож байгаа тэр бүрд нуур тогтож байгаа хэсэгтээ хэдийгээр одоо дүүрээд сайхан одоо ус нь дүүрэн боллоо ч гэсэн цаанаасаа дахин одоо эргэж байгаа ундраг нь байхгүй болсон учраас тэг хатах төргөн хатахыг дор болно. Түүнтэй адилхан за янз бүрийн одоо хотолчуулан эд таваар эрх мэдэл гараад ирэхтэйгээ зэрэг за эн чинь болчлоо. Ер нь одоо хүчийг олчлоо, чадлыг олчлоо гэж бодож болохгүй гэж. Цаанаа өрөн ухаан буян эдгээр нь дутуу байх юм бол буцаад одоо дөрөвдөх нь уг шалтгаан болдог шүү дээ гэж. За нөгөө зул жаргахынхаа өмнө тийм ээ их гэрэл гаргадаг шүү дээ гэдэг жишээг л хэлж яана л да. Идгүй байж ихэмсэглэх амттанд дурлах гэсэн үг дээ. Дурлах гол номыг судалгүй мэрэгдийн үүргийг барих
Усан сэлхийг мэдэхгүйгээр голыг гатлах, мэдсээр байж өөртөө зовлон худалж авах мөн гэж энэ дөрв болвол эд бараа байхгүй жирхэмсэг тансаглах хийгээд амт дэдийн дурлах. За хэлжээд норимд чордон хаашим додгч. За эдийн амттанд дурлах, тансаглах, эд тавар байхгүй жихэд тансаглах гэх эдийн амттанд дурлах. Шүнлэг мажин гол ном гэдэг маань бол одоо Бурхны номд одоо бас шүнлэг гэж шүнлэглээ жагнах гэж хэлдэг юм л да. Энэ гол номд суралцсна гэдэг нь одоо энэ тгийн мэрэгд Бурхан багшийн одоо гол ном судрууд тэдгээрийн одоо таалан тайлбар эдгээр бүгдүүд бол суралцаагүй байж мэрэгний үүргийг барих. За их одоо мэрэгэн түргэн гэж ингэж хэлэх. Усан сэлж чадахгүй байж гол руу өсөрж орох. Эдгээр бол мэдсэнчлэн өөрийгөө өөртөө бол хор худалж авч байгаатай адилхан юм а гэж. Мэдсээр байж өөртөө хор худалж. Зарих ч юм уу тамигч гэдэг мэдшин одоо ёстой мэдсээр байгаа л худалдаж авч байгаа хор шүү дээ. За иймэрхүү эдгээр бол молгоо тэнгийн даг шинж юм а гэж хэлж байна. За эдэл буйныг их хүсэхийг хүсэгчдээр буйны хэмжээнээс хитэрж үрэл болох. Баагнуур өөрийнхөө тойрмын хэмжээнээс давбал хитрэх болно гэж. За энэ юу хэлж гэнэ үү? Ложе жичивис содном цадлаа гом мэрүн. За атан гэдэг бол хүний бол одоо жоохон хүч чадал гэсэн үг л дээ. Атан лонжид атан журваны жанаг дон хүнжилбуда. За хүч чадал тийм ээ. Эдгээр бүгд эдэл буйн нь одоо ихсэх. Ийм одоо ложа гэдэг бол оюун дэлгэр гэж юм л. За оюун ухаан энэ төр нэлээд хурц болж байгаа. Эд таваар амжтай элбэг болж байгаа. Хүч чадал чих болж байгаа. Эдгээр нь хэдийгээр ихслээч гэлээ гэсэн содном цадлаа гом ирэн буйныхын хэмжээнээс бол ихсэх юм бол зохисгүй байд юм аа. Тэгэхээр хүний өөрийн нэг буйны одоо хэмжээ гэж нэг байдаг. Буйныхын хэмжээнээс хэтэрсэн одоо их юм гараад ирэхээр бол тэр зохисгүй зүйл болдго юм аа гэж хэлж байна. Жишээлх юм бол цоочин арангийн томбоис садлаа жайна ваваржур. Жижигхэн нуур бол өөрийнхөө тэр тогтох ёстой тэр нэг нуурын одоо тогтдог өөрийнх нь хонхор хэсэгч байх юм уу тэр тойрмынхаа хэмжээнээс давах юм бол ширгэхийн үг болно гэж. Тэгэхээр хүний одоо өөрийнх нь бас үйл үйлдэл тийм ээ эд таваар олох ч гэдэм үү эрдэм мэдлэг олоход ч бас өөрийн тэр хэмжээгээрээ буйнаан одоо сайн нэмж явах хэрэгтэй л гэсэн үг байна л дээ. Буйныхын хэмжээнээс буйнаан одоо илүү өргөн дэшээ болохгүй байж их одоо эрх мэдлэг олох, их одоо өндөр суудлыг олох хэрэгэм зэрэгэм одоо нэр хүндийг авна гэдэг болвол тэр зохисгүй зүйл болдго юм аа. Жишээлх юм бол тэр нуурны өөрийнх нь тогтох хэмжээний тэр тойрмынхон хэмжээнээс хэтрээд ирэх юм бол багахан нуур бол харин ч одоо бүр өөрөө одоо урсаж алга болох ч юм уу савнаасан хайлах юм одоо гим үүсдэг юм шүү дээ гэж ингэж хэлж байна. За дончин тогдоо баваи дүүна тавдан ирэндожээ чүүлэн арна мэзэгнэ бүрүүнэн олохоо журвагаа гэж их хэргийг дээрээс буухад гэж. Дончин за их хэрэг ажил нагууд бол дээрээс буухаас нь өмнө гэж юм л да. Буухаас нь өмнөх цаг дотор бол арга хийгээд засал тэргүүднийг бол үлдээ. Даланган урдаас ис барвас үерлэхийн цаг шуудууд татахад бэрх шүү дээ гэж. За тэгэхээр аливаа үйл хэргийг бүтээх, ажил үйлсээ бүтээх ингээд олон зүйлийг бол хийхийн өмнө болвол арга ивийг нь хай, засал номыг хий гэж. За энэ бол бидэнд бол бас их бодууштай үг шүү дээ. Бид бол гинтгэн цагаад болохтайгаа зэрэг ном гүрмэн шуулан засал залруулах хэлгэнч гэдэг юм уу тэрнтэй уулзна энтэй ярина энэ төргээд ингээд аливаа юмгууд эхнээс нь ажуу ингэж бодож төлөвлөж хийдэггүй. Цагаад болохтайгаа зэрэг нь бол одоо гинтгэн одоо олон янзын юм хийх гэж үздэг. Тэгээ энэ нь бол мэдээж үр дүнгээ өгч чадахгүй. Тэгтэйгээ зэрэг эргээд одоо үүлийн үр байдаг юм уу аливаа зүйлсийн бол шүтэн барилга одоо муухарсныхаа шинжээ гаргадаг. Ном уншуулаад хэрэггүй байдаг юм байна. Ингээд болдгоо юм байна. Удлаа юм байна тэр гэж ингээд энэ бол юутай жишээлх юм бол далангаа урдаас ис бариас үерлээс шууг суудад татахад бэрхээ гэж. Тэгэхээр мэдээж шууг суудад татах юм бол үер усыг бол чиглэлийн өөрчлөж болно. Болдог ажиллаа. Гэхдээ өмнөөс барихгүй байжгаад нэгэн туус үерлээ дараад ирэхтэйгээ зэрэг
баахан сууг шуудуу барьтайгаа зэрэг тэрийг өөрчлөнө гэж болдгоо юм аа. Түүнтэй адилхан их хэргийг бүтээх гэж байгаа бол эртхэн шиг өмнөөс бол эс буухт гэж байна л да. Тэр буухаас нь өмнө бол цагт нь заслыг нь үйлдэлээ гэж. Цагт нь бол засал номыг одоо хийх хэрэгтэй гэж. Альва ер нь хүн томоохон үйлдвэрийг бүтээхэд бол заавал буян их харалзан хэлдэг шүү дээ. Энэ өмнөх төрөнд ч гэсэн хэлж байгаа биз. Тэр буйныхаа хэмжээс хэтрээд ирэхээр дэлдэшгүй болохоо байлдаг юм а гэж. Үүнтэй адилхан энэ усны далан ч гэсэн тийм байх нь шүү дээ. Усны дэлдгээ болоод ирэхээр тогтоож чадахгүй. Тэгэхээр хүний болвол одоо элдв сайн сайхан зүйл бий болж болно. Гэхдээ тэрийгэн өөрөө одоо тогтоох, тэрийгэн хадгалах, тэрийгэн одоо зөв чигт нь бол тогтоож авч эсвэл одоо улсаар байх юм бол тэгээд дайран өнгөрөхөд бол аюул ослогоор явуулж чадах ийм хэмжээнд байх хэрэгтэй маа гэж хэлж байна. За хэрэггүй үлэнд эрэмгийлэн ороод өөрийг доройтуулдаг нь бол үлддэг нь баатар бусаа. Усан дотор дүрсэнд харайж ороод өгсөн арслан луга адилаа гэж. За хэрэггүй үлэнд гэж байгаа юм л да. Ямар нэгэн одоо тус хэрэггүй энэ сайн бодлогоогоор элдв зүйлийн одоо юм дотор одоо давхиж оролцоод тэгээс үлд нь өөрийгөө доройтуулж үлдэж байгаа бол баатарлаг хэрэг биш ээ. Баатар хөнгөхтэйгээ зэрэгэл янз бүрийн юм руу дахиад орчдгийг бол тэр зөрөгтэй гэдэг юм шээ. Тэр бол тэгээд энэ үлгэр байдаг шүү дээ. Жижигхэн туулаа бол арслан бол ухаан туулаа амгт арслан бол арсны үлгэр гэж. Энэ бол бид нар мэдэндээ тийм ээ. Аан амтан бүгдээрээ одоо аяагаад тэгээд ихтгэдэг туулаа бол тэр арслан бол танаас айхтар хүчтэй нэгэн амтан бол байна. Би бүр одоо харж чадахгүй. Тэр усан ходог дотор та очиж тонгоо гэж хэлээд тэгээд ходог дотор бол арслан харахтайгаа зэрэг одоо ахтар сүртэй ус цогцтой амтан харагдсан. Тэгээд архихаар нөгөөт архихтайгаа зэрэг нь тэмцэлтгэн гэж бодоод өсөрж ороод тэгээд үхсэн гэж. Түүнтэй адилхан тэр ухаантай байх, төвчээртэй байх, аливаа зүйлсийн учир шалтгааныг ажиглах хэрэгтэй болохоос биш. Тэгээд аливаа юм руу дахиад орчдөг нь бол баатар бол биш ээ. Тэр бол тэнэг арслан гэж хэлгээс биш тэр зөрөгтэй арслан гэж хэлэхгүй юм байна л да. За ийм болдгийм гэж. Энэ бол одоо цагч гэсэн бид нар айхтар дан байлдаанд сэлэм эргүүлээд орох нь юу. Тэгтэн аливаа зүйлсд бол бас анхааралтай. Жишээлх юм бол одоо бол энэ сошиал орч байдаг юм уу? Элдв янзын одоо жагсаал зовлон юм хийдэг ч юм ингээд олон янзын юмд хүмүүс дэмий юм бичих, ярих тэ энэ төр юмд оролцох юм байна шүү дээ. Тэр чинь нэг тийм энэ нэг усны дотор өсөрж ороод өхлөөгөө адил гэж хамаагүй бас тэгж болдог. Өмнө нь бас бид нар номтор гарсан шүү дээ тийм ээ. Нөгөө нэг бай өвгөн онилгоо тавьсан сум бол дайсныг дуудах дадлага мөн гэж. Хамаагүй байгаа онилгоогүй гэж сум тавих юм бол харин эргээд өөрөөгөө алгах юм дайсныг дууддаг юм гэж. Нэрэл тийм шүү дээ тийм ээ. Хамаагүй сум тавих хин нэг онцвол яг уу эсвэл зүгээр явж байгаа улсууд хин нэг нь биднэр лөө одоо харваад эхэллээ гэж бодоод дайраад ороод ирвэл яануу тийм ээ. Яг түүнтэй адилхан байдаг юм а гэж. За явдал ёсоор айжим зөөлөн үлд цахлааг итэж явснаар загас тэргүүтний барьдгийг харгалзаа гэж байна. Дайсныг номхотхыг хүсвэл явдал ёс айжмаар зөөлөн үлд. Хэрвээ дайсныг номхотох гэж байгаа. Ийм одоо бодож байгаа бол явдал ёсоор тэр яг л одоо тун хянамгаагаар айжим зөөлөн үлдээ. Цахлаа шуугаар гитэж явсаар загас тэргүүтний барьдгийг харгалзаа. Цахлаа гитэж байгаа загсыг барьж байгаатай адилхан дайснаа номхотох юм бол харин ч тэр илүү одоо арганд мэрэгэн ийм ухаанаар бол номхотгож үлдэх юм а гэж. Бусдын баялагт хилгэнснээр өөрийн буйныг доройтуулж бардаг а. Ширүүн орсуулалтаа голд харайсаас өөрөө өгөхөөс түүнд хорол үгүй гэж. За бусдын баялагт хилгэнснээр гэж. Бусад одоо эд таваар за баялаг гэсэн үг юм уу юунд хэлж байна харъя. Чөмчиг жорвоодлаа дамбис гэж. Бусдын одоо жорвоо гэдэг бол эд таваар тийм ээ хүч чадал. За эдгээр бүгд бол ууралснараа өөрийнхөө буйныг л доройтуулж үлддэг юм аа. Жишээлх юм бол хүчтэй урсгалтай гол дотор бол өсөрж орсноор өөр ямагтал нас одоо өгөхөөс биш
тэр голд ямар ч хорол болохгүй шүү дээ гэж хэлж байна. За түүнтэй адилхан тэр хүчтэй айхтар юм үйл болж явах юм уу? Эсвэл бусдын одоо илүү буянтай хүн байх юм уу? Илүү одоо хүч чадалтай байдаг юм уу? Иймэрхүү зүйлсэд бол одоо атаархах, түүнд нь бол элдв янзаар уурлах, тийм ээ, буянтай хүнд одоо уурлах, эд таартай хүнтэй, тэрсэлдэг, эрх мэдэлтэй хүнтэй одоо тэрсэлдэх тэргүүтэй юм тооцож яж болохгүй ч юу байх уу, тийм ээ, мэдээж болох. Гэхдээ энийг бол ухаалгаар хийх хэрэгтэй маа гэж. Тэр ууралснаар, ер нь бол ууралснаар яг үгээр өөрийн одоо амнасаа ч үрж мэднэ содном буйнаа бол дөрөөлж үлддэг юм аа гэж. Хүчтэй одоо давалгаалсан гол дотор харайснаар өөрөө мөхөхөөс түүнд хорол өгөө гэж. Энэс яасан айхтар давалгаатай голоо гэж өсөж орсноор бол давалгаа намдах юм байхгүй. Өөрөө л түн дотор хүнээ гэж түүнтэй адилхан юм шүү дээ гэж. Тийм болохоор дайсны ялахыг хүсвэл эрдэм бүтээх дор шамдан үлдээ гэж. Харин дайсныг ялахыг хүсэж байгаа бол эрдмийг бүтээхий дор тэр хэрхэн одоо дайдгийн хэрхэн одоо тэмцэлтэх гэж бас нэг эрдэм байх нэ. Түүн дотор бол бүтээхий дор шамдан үлдээ. Их гол мөрний гатлахын арга нь урдаас сал онгоцыг засах мөн. Хэрвээ их том гол мөрний гатлахыг хүсэж байгаа бол сал онгоцыг харин хэрхэн яаж бэлтгэхийн арга нь зуралцах нь зүйтэй юм аа. Тэгвэл түүний гатлах болохоос шууд тэр амьтантайгаа тулдах нь бол зохисгүй юм аа гэж хэлж. За өмнө ч гэсэн бид модны сүстэр дотор гарсан шүү дээ. Модыг одоо таарихын аргыг бол эс мэдвэс өөрийн дээрээс бол дарж алах болно гэж. Дайсандаа хэтэрхий уурлах юм бол буйны язаараа таслахын уг шалтгаан болно гэж. Тэгэхээр модыг таслахад бас арга нь өөр байдаг юм байлаа л дээ. Тэр модыг одоо жишээлбэл том видео энэ үзэж болно. Том модыг бол ингээд дөрүүлжилж ингээд нараас нухаад тэр дотор нь ингээд нөгөө бид нэ данкрат гэж хэлдэг чинь машиныг ингэж өргөдөг. Тэрийг ингэж хийгээд тэгээд одоо цаад наад хөрөөдөж байгаа хэсгээс тэр нөгөө машин өргөдөг одоо данкрадаараа ингээд өргөөд идэг. Тэгсээр байгаад одоо тэр завсар арахтайгаа тэр завсарлуу нь бол одоо мод шантаг энэ төр хийж байгаа. Тэгээд унгах гэсэн зүгрүүг унгааж байгаа энэ төр тийм техник харагдчихжээ. За тэгэхээр түүнтэй адилхан модыг унгахч гэсэн бол арга байдаг юм аа. Тэгэхгүй бол өөрийгөө дарж алддаг юм аа гэж. Түүнтэй адилхан эсвэл нөхрөөгөө найз нөхдөөгөө ч юм уу дарж алах юм уу? Бусад хүний хорлох ч юм уу юм зүйл болдог. Тэгэхээр түүнтэй адилхан дайсныг одоо ялахыг хүсэх юм бол түүнийг бол түүнд хитрхи битгий уурал гэж байгаа юм л да. Түүнд яхтар ууралснаар энэ ч гэсэн ижлэгэн байж тахгүй. Ширүүн голдоо харьяаснаар өөрөө л өгөхөөс биш цаанд хорол байхгүй гэж. За ийм зүйл байдгийн дайсныг ялахыг хүсэх юм бол эрдмийг бол бүтээе. Жишээлбэл том гол мөрний гатлахж байгаа бол сал онгоцыг бол урдаас бэлтгэх нь ухаалаг хэрэг юм а гэж ингэж хэлж байна. За өөрөөс нь буян историотоос дайсан ямаг дийлэхгүй бөгөөд булаг өөрийн аршаанаар хатаагүй байхад шороогоор даравч хааж чадахгүй гэж. За энэ их гоё үг байдгийг. Аранлаа содном манямна гэж. Тэр тэмцэлэгдэх чинь бас тэгээд зүгээр хүч чадлаар зоригоор болчдөг зүйл биш ээ. Тэр чинь буян дөрөөтэй гэж аахгүй. Өөрөөс нь буян историотоос дайсан ямагтыг бол ис чадна гэж. Цаад дайснаа бол одоо дараагийн гэх юм бол тэр дайсны буйныг нь дөрөөтэй болдог. Буян дөрөөх хэвээр. Өөрөө аливаа юмыг бол дийлнэ чадна хийнэ гэдэг нь өөрөө буйнаа нэмдэг. Ер нь аливаа юмны зохистой бол цаад хүний буйнаар болдог ийм зүйл юм аа. Одоо ч гэсэн янз бүрийн одоо зүйл ер нь бол хүний томоохон одоо сайхан буян хий гэж хэлдэг шүү дээ. Чадтал байдаг юм бол болдгийн бол хүн бол томоохон буян хий гэж. Тэр буйны үр дүнгуудыг бол хязгаарлажгүй. Бусдад одоо хадгалуулсан өрөл угаа адил юм гэж хожим хойд төрөлтөнд хэрэгүүлдэг. Энэ төрөлтөн ч өөрийн одоо тэтгэдэг. Тэгээ буйныг хийж бол мэддэггүй ээ. Урд нь бас номтар гарсан шүү дээ. Буян одоо хийж мэддэггүй гэж. Тэгээд одоо хар хүчээр эсвэл одоо арга зайлхаагаар эсвэл одоо бусдын хүчинд дулдуудж байж ингээд элдв янзын одоо их тэмцэл гардаг. Тэгээд дийлсэн цаад хүн илүү буянтай байх юм бол дийлхийн арга байхгүй. Дайснын ямагтыг бол чаддгүй юм шүү дээ гэж хэлж. Жишээлх юм бол ямар юм байдгийн бэ гэдээ ингээд ойлгохгүй байгаа бол булаг өөрийн усаар бол хатаагүй, ундраг нь одоо хатаагүй байх юм бол шороогоор даравч хааж чадахгүй гэж. Тэгэхээр бол ус урсаад ороод ирэхтэйгээ зэрэг тэрийг бол хичнээн их шороо асгаад ингээд байлаач гэсэн. Цаад ундраг нь дөөрэ хатаагүй байх юм бол тэгэл ажуу ужуугаар нэвчж гарч ирээд энэ ус шороо гарч ирсэн, ус гарч ирсээр л өргөлж одоо ямар нэгэн байдлаар цаадах усыг бол тогтооход бол амаргүй болно гэж.
түүнтэй адилхан байдаг юм аа гэж. За баян хоосон, баяжих хоосрох, мандах буурах, өксөх доройтох бүхэн урд үйлдсэн үүлийн зэрэг юм аа гэж. Урд хийсэн үүлийн одоохон үрээсээ ер нь бол тэрнийхээ горимоор явдаг юм аа гэж хүн одоо баян байх, хоосрох, дарва гэж мандах, буурах. За тэгээд өндөр одоо содлыг олох, дорой дорох эдгээр бүхэн чинь урд үйлдсэн үүлийн зэрэг юм аа гэж байгаа. Онжил лайжийн горим дээ гэж урд үйлдсэн үлийнхэн горимоор явж байгаа. Чүийн жинхэр сүрэг болоо рэлэн корыг римбарчаг усны одоо хот мандлыг бол хотгоснараа хямруулж үйлдснээрэн уул ус хот манд иргэн тойрон бол дараалан тогтсон гэж. За энэ усаар одоо галуу юулах усаар тогтох гэж байна гэж хэлдэг тийм ээ, галаар хийгээр гэж. За энэ дээр жишээлх юм бол усны тэр чүй усаар одоо тогтцсон тухай ярьж байгаа хэрэг байна л да. Ер нь бол том далай тэнгисийн одоо өөрчлөлтөөс болж гол мөрөн одоо газар ч гэсэн өөрчлөлсөн тухай бол бид нэр ярьдаг шүү дээ. Тэгэхээр бол усны энэ хот мандал бол хэрхэн өөрчлөлт орсноороо бол уул ус түүний орчин тойрон бол тогтсон айжмаар тогтсон юм а гэж. Дэлхийн бол ер нь бол 70-80% нь бол ус байгаа гэж хэлдэг шүү дээ. За тэгээ ер нь уснаас нэлээд хамааралтай. Усны одоо хот мандал өөрчлөлтснөр бол энэ орчин тойрон бол өөрчлөлт юм аа. Түүнтэй адилхан тэр хүний буйны ил одоо байцаас хамаарад мандах, буурах, баяжих одоо хоосрох, өндөр номд очих гэдэг чинь бол түүнээсээ гол нь бол хамаарж байдаг юм шүү дээ гэж. Яг уу шороо мороо овоолаад гол юу шиг уул молрох юм хийж болох л байгаа л да. Отвол овоолж хагаад уул шиг харагдвал. Гэхдээ энэ дээр цаадах өөрийнх нь байгалийн том зохицлоо гэдэг бол усны хот мандлаас хамаардаг юм аа. Тэр шиг хүн бол янз бүрийн арга зайлгаа хийгээд жижиг сажийн амжилтанд хүрч болох боловч ерөнхий одоо гол зүйл бол тэр өөрийн буйныхан урд онжид лайжийн горим гэж байна. Урдлын одоо явдлын үлийн бол дарааллынхаа дагуу тогтдог юм аа. Ус мөрний одоо тогтцоор бол газар дэлхий тогтсонтой адилхан өөрчлөлтөөр газар дэлхий өөрчлөгдсөнтэй адилхан байдаг юм шүү дээ гэж ингэж хэлж байна. За ингээд өнөөдрийн хичээлийг ерөнхийдөө энэ хавьд өндөрлөе да. За ихэнх мэргэд хоосон болдог мунхаг төрлөختөн идээр баян булангарт гол мөрөнд аалз мэлхий хорхоо шавж үлэн болон гэж. За ихэнх бол хайвын палчир бүлжирлээ гэж. Мэргэд ихэвчлэн бол чонд дорой ядуу байдаг гэж шүү. Идээр доройд эд таваараар доройд өхөн байдаг юм аа гэж. За мэрэгэн хүн бол эд таваар хөөсөлтөд яг хуу тэрийг тэрний хонос яваад авахгүй ерөнхийдөө тэр нэг одоо эрдэм мэдлэгтэй хүн гэдэг нэг ер нь түүхэн унсан ч гэсэн сууд хүмүүс гэсэн нэг тийм амар баян хүртсэн сууд хүмүүс байгаагүй үстэй. Тийм байдаг юм аа гэж лүмбүс жив бол норж исч үг. Тэнийг мунхаг хөрлөхөйтэн бэр идээр баян байдаг юм гэж. За булангартай гол мөрөнд аалз мэлхий хорхоо шавж үлэн жолон. Булангартай гол мөрхийд аалз мэлхий хорхоо шавж үлэн жолон байдаг шүү дээ гэж. За 100-ын дотроос баатар 1, 1000-ын дотроос мэрэгэн байдаг бөгөөд анваад нуурын шижир алт хийгээд их далайгаас чандман нэртэнд гардаг гэж. За энэ юу хэлж гин вэ гэхдээ зэрэг. За ер нь бол баатар хүн гэдэг бол яг вэ байна. Тэгтээ бол бас ч ховроо 100 дотроос баатар хийгээд гэж. Нэг баатар хүн гарлаа гэхэд 100 хүн дотор бол бас нэг баатар хүн гарах байна гэж. Харин 1000 хүн дотроос нэгэн одоо мэрэгэн гарна гэж. Хайваа гэдэг бол мэрэгэн гэдэг бол ном эрдэмд мэрэгэн гэсэн үг л дээ. Тим хүн бол 1000 дотроос нэг байдаг юм шүү дээ гэж. Анваад нуураас шижир алт хийгээд их талаагаас чандман нэртэнд гардаг. Анваад нуураас бол шижир алт бол гарч болно. Харин их талаагаас бол чандман нэртэнд гардаг. Чандман нэртэн гэдэг зүйл бол том их талай дотор бол байдаг болохоос нууранд байдаг зүйл шээ. За нууранд бол яг хөө жижиг алт бол бас байж болно гэж. Ингэж гарч байна. За ингээд өнөөдөр энд өндөрлөх үдэ гэдүүлээ. Дагижинэ саргийг яваад дандан даваа гомлоо гомтондан чадвар живзэн дувсан даваа дамбин юм боор энэ дуусна.